За Увс аймаг 1924 онд Ардын засгийн газрын шийдвэр гарч баруун хязгаарт 1925 онд Баян-Чандман уулын аймгийг байгуулсныг одоогийн Увс аймгийг байгуулагдсан он гэж үздэг байна. За байгуулагдах үедээ 8 хошуу 41 сумтай байжээ. Өдгөө Увс аймагт нийт 19 сумтай 75200 гаруй хүн амтай юм байна. За малын тоотлогын хувьд 2.5 сая малтай юм. За сүүлийн жилүүдэд Увс аймагт барилга байгууламж зам тээвэр хөгжиж Монгол улсын жишг аймагуудын нэг болж байна. Ер нь сүүлийн жилүүдэд ялангуяа 2000 оноос хойш Увс аймаг бол нэлээд тийм эрчимтэй хөгжиж бүтээн байгуулалтын ажлыг хийж байгаа аймаг. 2013 онд Увс аймаг бол ажлаараа Монгол улсад 4-р байранд орсон. 2013 онд 14 онд бол ерөн баруун бүс нутагта хөгжлөөр холбоотой ихтгэл төгс тэргүүлж байгаа аймаг гэж одоо ойлгож байна. Ер нь манай үеийн аймгийн удирдлагууд аймаг орноо хөгжүүлэх маш алсын бодлоготой одоо зөв бүтээн байгуулалт өрнүүлж ирснийг одоо үр дүнд ер нь Увс аймаг бол нэлээд хөгжсөн ийм аймаг. Дээр нь Увс аймгийн бахарх юм гэвэл аймагуудын өрсөлдөх чадварын тайлангаар гол үзүүлэлтээр улсын хэмжээнд дээгүүр ордог аймаг. За аймгийнхаа 90 жилийн ог 2015 оны 7 дугаар сарын 23-наас 25-ны өдрүүдэд тэмдэглэхээр шийдвэрлэж ойг өгсөн бүтээлч ажлуудаа төлөвлөн Улаанбаатар хотод болон бусад аймаг хотуудад салбар комиссоо байгуулан ажиллаж эхлээд байгаа юм байна. Монгол улсын засгийн газраас баруун бүсийн их хурд наадмыг хийх шийдвэрийг мань давхар гаргаж өгсөн байж байгаа. За ой хугацсан олон чухал ажлууд хийгдэж байна. Энэ ажлын хүрээнд ер нь хүн төрлөختөн түүхээ бол 10 жилээр дүгнэж, цэгнэж, юу хийсэн бүтээснийгээ эргэн харж цаашдаа юу хийх вэ гэж ярьж авдаг ийм уламжлалтай. Энэ уламжлалын дагуу Увс аймаг гэсэн 10 жилийнхаа түүхийг бид нэр юу хийсэн бэ? Энэ түүхийг хийхэд хүн нь яаж хөгжсөн? Улс орн аймаг нутг нь яаж хөгжсөн бэ гэдгийг эргээ дүгнэж ярилцах нэг ийм эргэж бодох ийм одоо үе гэж бид нэр үзэж байгаамаа. Энэ ойн хүрээнд одоо голон бүтээлч ажлууд хийгдхээс гадна ард иргэдийнхаа дунд хийсэн ажлуудыг үнэлж цэглэх цаашдаа улс орн аймгаа яаж хөгжүүлэх вэ? Бидний хөгжлийн гол гарц нь юу байх вэ? Энэ цаг үед юу бүтээгдв? Цаашдаа юу хийх вэ гэдгийг эргэж харах юм. За ойн баярын үеэр Монгол бүхий их баяр болон баруун бүсийн их хурдан морины уралдааныг зохион байгуулах юм ойг өгсөн томоохон ажлын нэг Увсын цэнхэр хязгаар уулзалт золголтыг 2015 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 10 цагаас Ярамгийн буян тухай зохицолборд болох юм байна. За энэ үеэр урлагийн маструудын тоглолт хүчит бүхий байралтаан Увс аймгийн иргэдийн бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулах үзэсгэлэн болох.